За эзэн бүх алдар нь холдгоо. За одоо ирэх 12 сарын 25-нд Иесус Христийн мэндэлсэн баярын өдөр үнэхээр айсуу, үнэхээр ойрхон болсон байна. Үнэхээр эзэн бидний төлөө өөрийн хайрыг зориулахаар энэ дэлхийд тэр агуу хаан хэрнээ ирсэн байна. За бидний өмнө хэрвээ маш том эрх мэдэлтэй хүн бидний хөлийг угаайвал та яах вэ? За юу гэдгийг. За Монгол улсын ерөнхий сайд ч гэдэг юм уу? Таны хөлийг угааж өгье гэвэл та ямар хүн болох вэ? За тэгвэл энэ дэлхийн замаадгүй эсвэл Америкийн ерөнхийлөгч таны өмнө таны хөлийг угааяг үл яах? Та ямар хүн болж таарах вэ? Тэгвэл тэр агуу нэгэн таны төлөө өөрийгөө зориулахаар энэ дэлхийд мэндэлсэн байна. Юу та ерөөлтэй вэ? Тэр бол төв дэлхий, тэнгис, далай, түүнд орших бүхнийг бүтээсэн тэр хаадын хаан байна. Тэр эзэн өөрийн агуу их зүйлсийг үнэхээр орхиод таныг аврахын тулд энэ бүхнийг шийдсэн байна. За одоо Марк номын 2 дугаар бүлгийн 1-5 дугаар хэсгээр анхаарлаа тавья. За энэ үнэхээр гайхамшигтай түүх байна. Үнэхээр сайн найзууд, үнэхээр өвчтөй, бүр сайн өвчтөй байгаа найзыгаа эдгэхийн төлөө Иесус тэр авчирсан түүх байна. За тэгвэл өнөөдөр энэ түүхээс бид маш чухал гол 3 зүйлийг үзэх болно. За би Маркын 2 дугаар бүлгийн хэсгийг уншаадах юм. Хэд хоногийн дараа Иесус Капернаум хотод босож ирсэнд түүний гэртээ байгаа нь дуулджээ. Олон хүн цуулснаас үе тавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдж байлаа. Дөрвөн хүн нэгэн саа өвчтнийг түүн рүү авч иржээ. Цуулсан олноос болж түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд түүний байсан газрынх нь дээврийг хуулж нүх гаргаад саа өвчтөй хүнийг дэвсгэртээ нь доош буулгав. Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөй хүнд хөөмн нүглүүд чинь уучлагдсан гэвэ. За үнэхээр гайхамшигтай түүх. За дөрөв найзын талаар ингээд нэлээд тийм бодох, зүүрлэх зүйлийг хаалцъя. За дөрөв найз за энэ саа өвчтөй найзгаа ингээд Иесус дээр авчих юмсан. За Иесус хизээ ирэх юм бол энэ Капернаумд хизээ ирэх бол гэл. Харин Иесус тэнд ирсэн тодорхойгүй байсан. Харин гинт тэр найзууд дээр тийм мэдээ ирсэн. Иесус бидний амьдарч байгаа энэ хотод ирсэн байна. Тэд үнэхээр баяртай байсан. Ганцхан Иесус дээр л тэр найзыгаа аваачих юм бол итгэрнэ гэсэн итгэл байсан. За тэр дээр нь эхний нэг тэдэнд нэг бэрхшээл нь. За тэр үед тэдэнд одоо морин тэрэгч юм уу? За одоо хөлөглөөд аваад Иесус дээр аваачих тийм унаа унш байсангүй. Тэгээ дөрөв найз дөрвөл давнуурган дээр найзгаа тавиад нэлээд хол газар явах хэрэгтэй болсон. Нэлээд амаргүй байсан. Харин тэдэнд итгэл байсан. Яг бол миний найзыг Иесус итгэнэ гэсэн итгэл байсан. За тэгвэл эхний давааг тэд даваад үнэхээр Иесусийн тэр байгаль газар хүртэл тэр давнуургаар нэлээд амаргүй явсан. За магадгүй тэр өдөр халуун байсан байж байна. Үнэхээр тэр найзыгаа үнэхээр давнуургад нь Иесус дээр авчирсан. За гэтэл хоёр дахь тэдэнд Иесус дээр авчирсан саад гарсан. Ямар саад байсан гэхээр маш олон хүмүүс бүгдчин Иесус дээр за зарим нь идгээлэх түүний үгийг сонсох гээд үнэхээр тийш орох ямар ч зайгүй байсан. За гэтэл тэр дөрөв найзын магадгүй нэг нь тэгж хэлсэн байж магадгүй. Оо бид нар ингээл хөлсөө урсгаал ингээл хараа хийж энд авцарсан дэм юм болсон ба шүү дээ. Хараа өөр өдөр ирэх байсан юм уу? Энэ буцах уу? Одоо ямар ч байдалтайс бид Иесус дээр үнэхээр энэ найзгаа саа өвчтэй найзгаа авч чадахгүй нь шүү дээ. Тэд үнэхээр ухралт хийхээр тийм хүчин зүйлсүүдтэй тулсан. Харин тэдний дотроос магадгүй нэг нь за бүгдээрээ боломжтой талаас нь харъя л та.
Иесус дээр яаж аваачвал болох вэ? Бүгдээрээ бодъё. Ямар болон за тэгэл тэд нар эхнийх нь тэгсэн баг. За тэгвэл бүгдээрээ дайрч оръё гээл. Эхнийх нь тэгсэн баг. Гэхдээ дайрч орох арай боломжгүй чинь давнуурахтай хүн байна. За өөр яавал Иесус дээр аваачих вэ гэсэн. За тэгвэл нэг нь одоо хүмүүсийн доогор мүлхий гэсэн. Гэхдээ чи мүлхөд орчих болно. Энэ дамнуурахтай найзаа яаж мүлхэж оруулах юм? Одоо за ямар байна гэсэн. Тэсэн чинь өөр нэг найз нь тэгвэл хүчээр ингээд хүмүүсийг замаас ингэ суглая. Хүчээр ингээд гүй тэгсэн ч бас болохгүй. Янз бүрээр тэд бодож үзсэн. Яавал Иесус дээр найзыг авчих вэ? Яг л итгэх хэрэгтэй байна. За гэтэл нэг найз нь өш бүгдээр дээврийг цоолол ямар вэ? За гэтэл зарим гүй тэр чи хүний эд тогшил эвдсэн эрэхт орно. Ер нь болохгүй. Нийтийн амаргүй байсан. Харин тэд санаа нэгтэйгээр хамгийн гол нь миний найз эдгэрэх хэрэгтэй шүү дээ. За дараа нь хэрвээ энд нь хэд дахин төлбөр авах юм бол бүгд энийг төлье. Хамаагүй дараа нь илүү сайхан янзалж өгье. Тэдэнд хамгийн боломжтой Иесус дээр авиж гаргавал тэр дээврийг цоолоод тэгэд найзынхаа Иесус дээр болгоё гэж. За тэгээд эхнийх нь хоёр магадгүй тэр дээврийг ингээл. За тэр бол зүгээр нэг амархан хуулаад авчгаар тийм дээвэр байгаагүй. Нилээн тэрийг эвдэж эхэлсэн. Нилээн амаргүй байсан. За тэгээд дээврийг цоолсны дараа нь дунд нас магадгүй тааз хэсэг нилээн дээр нь маш их чимээ гаргаж болохгүйсэн. Яг бол тэр байшин дотор маш олон хүн Иесус сургаал сонсоо байж байгаа. Тэгээд айл болох чимээ гаргахгүй тэгээд түүнийг үнэхээр дээврийг цоолсон баг. За тэгэд дөрөв найзын үед өөр нэг бэрхшээл нь тэгвэл найзгаа тэр өндөр байшин руу тэр дамнуурахтай тэр саа өвчт найзгаа яаж гаргах вэ? За тэгэл нэг саа өвчтэй найзгаа ингээл баглаал, уяал. Тэгээд дээш нь гаргасан. За тэгээд дээр гаргасны дараа за Иесус яг аль хавьд байна? Яг тааруулж хагаад доош нь тэр саа өвчтэй найзыгаа доош нь болгосон. Үнэхээр баяртай байсан. Харин Иесус тэр найзуудын тэр итгэлийн төлөө тэр саа өвчтэй хүндэлсэн. Чиний бүх гим уучлагдлаа гэж хэлсэн. За тэгэхээр бид өнөөдөр өөрөөсөө нэг зүйлийг асуух хэрэгтэй болж байна. Та хамгийн дотны андыг Иесус дээр авчрахын төлөө та юу зориулсан бэ? Таны эргэн тойронд хамгийн дотн эсвэл хамт ажилладаг эргэн тойрон байгаа тэр хүмүүс үнэхээр эдгэрэх хэрэгтэй байна. Тэд уучлагдах хэрэгтэй байна. Тэд аврагдах хэрэгтэй байна. Та тэдний төлөө юу хийсэн бэ? За тэгвэл бүгдээр баруун гар талд, зүүн гар талд, магадгүй хойд талд, урд талд байгаа нэгэнд та хамгийн дотн нэгний төлөө та юу хийсэн бэ гэж асууя. Хамгийн дотн нэгний төлөө та юу хийсэн бэ? За өнөөдөр бүгдээр Солонгос улсад байгаа саа өвчтэй гэж бодъё. Монголыг та яаж Иесус дээр авчрах вэ? Та яг тэр дөрвөн найзыг би та бүхэн гэж бодъё. Тэгвэл та үнэхээр энэ нутагт амьдарч байгаа та тэр монголчуудыг яаж Иесус дээр авчрах вэ? Энэ үнэхээр чухал байна. За тэгэхээр маш олон хүмүүс ингэж боддог. За чуулганд юм уу? За эзэн дээр ингээл найзгаа авчиръя. За эсвэл зарим нэг хүмүүс өвчтөе хүмүүсийг үнэхээр эдгээлгий. Амьдралд нь асуудалтай байгаа хүмүүс бол энэ цуглаанд ирэхээр асуудал байхгүй болно. Үнэхээр арх хэргэлдэг юм байх бол архнаас гарна. Янз бүрийн муу зуршилтай байх бол энэ муу зуршлаасаа үнэхээр чөлөөлөгдөнө. Ямар нэгэн байдлаар найзыгаа эсвэл энэ ойр дотныхныг цуглаанд авчрыг гэж боддог. Харин энэ бодлоос илүүгээр
хамгийн гайхамшигтай зүйл нь түүний өнгөрсөн одоо ирээдүй бүх юм уучлагдана гэдэг нь хамгийн гайхамшигтай юм аа. Яг бол тэр хүний итгэрлээс илүүгээр тэр Бурхны дотор уучлагдах нь Бурханд үнцэнтэй юм аа. Үнэхээр Иесус баярлсан. Тэр найзуудын итгэлийн төлөө түүний бүх юм уучлагдлаа гэж хэлсэн баг. Энэ үнэхээр агуу эрх мэдэл байна. Харин тэр уучлагдана гэдэг нь тэр Бурхны дотор тэр авралыг авлаа гэсэн үг юм аа. Тэгвэл та эзний дотор уучлагдахгүй гэдэг өнөөдөр таны шийдэх зүйл биш. Харин тэр эзний гарт байгаа. Харин та тэр найзыгаа тэр дотны нэгнийг Иесус дээр авч ярих нь чухал юм аа. Харин түүний амьдрал итгэрхээс гадна түүний амьдрал чөлөөлөгдөх болно. Түүгээр дамжуудан эзэн агуу их зүйлс дотор түүнийг хэрэглэх болно. Тэгвэл та ямар ч байдлаар бай хүмүүсийг энэ газар тавцарч болно. Тэдэнд сайн мэдээг тунхаглаж болно. Харин итгэл дээр ирэх нь Бурхны асуудал юм аа. Тэгэхээр бид бүр Иесуст бүр итгээсэй гэдгийг үртэл хийлгэх гэдэг. Харин тийм биш. Харин эзэн өөрөө уучлалт юм аа. За манай жуулганы өржөөгч эмнэлэг твтж байхдаа нэг хүнийг бас чуулган дээр авсарсан байгаа. Үнэхээр эзэн талархах юм. Түүний амьдралд агуу их зүйл болох болно. Тэр Иесус та миний эзэн гэж итгэх юм бол түүний бүх юм уучлагдах болно. Харин энэ боломжийг бид өөрсдийн амьдралдаа үргэлж оролдлогуудыг хийж тавьсаар байх хэрэгтэй юм. Бид өөрсдийгөө зориулсаар байх хэрэгтэй юм. Яг л Бурхнаар уучлагдана гэдэг бол үнэхээр гайхамшигтай өрөөл. Давид хаан хэлсэн үнэхээр өөрийн гмийг Бурхны өмнө цагаатгуулах нэгэн юутай жаргалтай вэ гэсэн байна. Тэгвэл та энэ үйлсийг хийснээрээ та тэр найздаа тэр эргэн тойрон байгаа тэр нэгэндээ ямар чухал юм хийсэн бэ гэдгийг та ойлгохгүй ч магадгүй. Энэ бол үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй гайхамшигтай зүйлсийг та түүний амьдралд хийд юм аа. Тэгвэл тэр дөрөв найз анх тэр найзын дээр сан хавчтай тэр өвчний эдгээд хэл гэж бодож байсан. Харин Иесус түүний өвчнийг эдгэхээс гадна түүний сүнсийг эдгэсэн юм аа. Бид өнөөдөр энэ газарт эзнийг хүндлэж эзэн талархлыг өргөх болсон хамгийн гол шалтгаан бид уучлагдсан юм аа. Өөрийн уучлалыг мэдэрч энэ уучлалын төлөө амьдрах нь юутай юралтай вэ? За энэ талаар холбогдох Яаков ном дээр би нэг ишлэгийг уншийе. За Яаков номын хамгийн сүүлийн хэсэг байгаа. 5 дугаар бүлэг 5:19 харийг би уншаадах юм. Ах дүүнэр минь хэрэв та нарын нэг чинь үннээс гажаад хэн нэгэн чинь түүнийг эргүүлэн авчирвал хуурамч замаас нь нүгэлтнүүдийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг үхлээс аварч тоо томшгүй олон нүглийг халахлах болно гэдгийг түүнд мэдүүлэх тоо гэсэн маань. За би энэсгээ дахиад уншаад байгаа. Ах дүүнэр минь хэрэв та нарын нэг чинь үннээс гажаад хэн нэгэн чинь түүнийг эргүүлэн авчирвал хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг үхлээс аварч тоо томшгүй олон нүглийг халахлах болно гэдгийг түүнд мэдүүлэх тоо. Та тэр нэгний төлөө ямар чухал юм хийж байна гэдгийг та ойлгохгүй ч магадгүй. Харин түүнийг үнэхээр үхлээс аварна гэдэг юутай юралтай. Түүний тоолж уршгүй гэм нүглийг нь Бурхнаар цагаатгуулна гэдэг юутай юралтай вэ? Та тэр найздаа магадгүй маш их хэмжээний мөнгө өгснөөс илүү юм. Та түүний амьдралд өөр олон зүйлээр тусалснаас илүү зүйл юм аа. Яг бол тэр аврагдсан. Түүний гмийг та уучлуулсан юм аа. Та түүний төлөө
та өөрийнхөө амьдралыг зориулах ёстой. Тэгвэл танаар дамжуулж үнэхээр мянган хүмүүс Бурхны авралт ирэх болтугай. Энэ авралын төлөө, энэ авралыг биелүүлэхийн төлөө та өөрийгөө зориулах болтугай. Тэгэхээр өнөөдөр би энэ түүхийн хэсгийг уншиж байгаа хамгийн гол шалтгаан нь бид энэ 13 онд бид өөрөөр амьдармаар байна. Тэр хүмүүс ямар сонирхолтой юу гэж бодно хамаагүй. Бид тэднийг яавал эзэн дээр ирэх вэ гэдэг бүх зүйлсийн төлөө бид өөрөөс хамаарах бүх зүйлсийг хийх ёстой юм аа. Харин тэр хүн итгэж, найдаж, уучлагдах нь тэр хүний асуудал юм аа. Бурхны асуудал юм аа. Харин үүний төлөө бид өөрийгөө зориулах ёстой юм аа. За тэгэхээр Библиэлд 3 тоо айгүй чухал тоо байгаа. За эхнийх нь 3-ын тоо байгаа. За энэ 3-ын тоог эцэг, Бурхан, Хүү, Ариун сүнсийг илэрхийлж болно. За дээр нь Есүс өөрийн Петр, Яаков, Иохан 3-ыг дагалдуулжсэн. За 2 дахь тоо нь 12-ын тоо. 12-ын тоо нь Израилийн 12 овг. За дээр нь Есүс Христийн 12 дагалдагч. За 3 дахь тоо бол 120 гэсэн тоо. За энэ 120 гэсэн тоо нь яаж чухал болчихвол анхны чуулган эхлэхэд 120 хүн хамтдаа Иерусалимд залбирч байсан. Харин энэ залбирлаар дамжуулан үнэхээр далайцтай, цар хүрээтэй эзний тэлэлт явагдсан юм аа. Тэгэхээр бид өнөөдөр энэ 2013 оны эхлэлээс хамгийн наацхийн тоог үнэхээр биелүүлмээр байна. Энэ нь юу гэвэл чуулган 120 хүнтэй болёо гэж. Энэ 120 хүнээс эзний тэр үржин олширч өнөр өтгөн бол дэлхийг өөрчлөх хүч ирнэ гэдэгт итгэж байна. Анхны Иесус Христийг тэнгэрт одох үед 120 хүн хамтдаа залбирэн тэдний Пентекост баярыг ариун сүнсний үйл явцыг эхлүүлсэн ба. Тэгвэл бид энэ газарт үнэхээр тийм хүмүүсийг эзнээс авмаар байна. Бид өөрийн төлөө амьдрахгүй, бид өөрийн төлөө ч үхэхгүй. Бид Иесус Христийн төлөө амьдарч, бид Иесус Христийн төлөө үхэх болно. Тэгвэл бид янз бүрийн арга замаар бид чуулганд хүмүүсийг авцраа. Хүмүүс юу ч хэлэх намаагүй. Харин бид тэр хүний цаана энэ хүний авралын төлөө та ямар чухал юм хийж байгааг мэдж байгаа. Та үүний төлөө та өөрийгөө зориулах тун. За би та бүхнээс одоо нэг зүйлийг асуух нь. За та 20 хүнд сайн мэдээ хүргэсэн. Тийм хүн гараар 20 хүнд. 20 хүн боломжтой уус тий боломжтой тоо шүү дээ. За 50 хүн одоо дээшлэнэ 50 хүн. За 100 хүн. За эзний өмнө та очлоо. Тэгсэн эзэн танаас за миний төлөө та юу хийвэ? Тэгсэн таны ажлыг эзэн эхлэв сүрэл, мод, цис, гуйл, мөнгө, алт. Яг ямар чанартай гэдгийг ингээд яг ийм металл байдлаар дүгнж үзээд тэг галаар шалгана. Үнэхээр гал үлээлгсэн. За гэсэн сүрэл шиг ажил хийсэн нөхдүүд маань яасан нөгөө бүх ажил шатцсан. Тэгэл та үнэхээр яг эзний өмнө өнөөдөр ирсэн. Харин эзэн тэр дөрөв найз шиг олон хүмүүсийг түүн дээр Иесус дээр авчирсан энэ үн цэнийг танаас асуудаг. Харин та баяртайгаар эзэн би таны өмнө 1000 хүнийг, за би 100000-ыг, за 100,000-ыг, за бүр 1 саяыг гэд хэлэх тийм эрх мэдэлтэйгээр зогсмоор байна. За тэгвэл энэ зүйлс дээр үнэхээр маш олон саад байгаа. Тэгэл дөрөв найзад саад тохиолдож байсан шиг. Энэ
тодорхой өөрчлөгдөх үү? Тэгвэл 4 найз дээр үнэхээр саа тохиолдож байсан шиг бидэнд үнэхээр саад байгаа. Харин та түүнийг Есүс дээр авчрахын төлөө та өөрийгөө зориулах ёстой юм аа. Хэрвээ энэ зориулалт байхгүй байх юм бол тэр хүмүүс эдгэрхгүй, чөлөөлөгдөхгүй эзний авралыг авахгүй юм аа. Тэгвэл бид өнөөдөр өөрийнхөө төлөө амьдрахаар дуудагдаагүй юм аа. Тэгвэл бид итгэлтэй байна. Бид энэ үйлчлэлийн төлөө бид өөрсдөө зориулах болно. Тэгээд бид энэ газрыг дүүргэмээр байна. Үнэхээр 13 үнэхээр өөр байна гэж итгэж байна. Энэ үн цэнтэй энэ агуу хаанчлалын төлөө бидний эзэн дуулсан юм аа. Тэгвэл Бурхны зүрх үнэхээр ямар байгаа бол? Тэгвэл бид энэ үнний төлөө, энэ агуу авралын төлөө бид өөрсдөө зориулах юм аа. За тэгвэл би Библийн яг тэр шүүлтийн өдрийн тэр үн цэнийг бичээсээс уншия. За Коринф номыг За микрофон зүгээр байна одоо. Харин энэ бэрхшээлтэй байсан баг. За 1-р Коринф номын 3-р бүлэг. За би 12-оос уншия. Хэрв хэн нэгэн хүн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнэсийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал ажил болгоно илэрхий болно. Учир мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагад гэвэл энэ нь галаар илэрхий болгодох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. За байна уу эзний ард түмэн? Та эзний өмнө ер нь ямар суурин дээр, эзний тэр суурин дээр ямар ажил хийсэн бэ? Үнэхээр гамшиг тохиолдоход үнэхээр сайхан.